Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Энэ бол цензургүй яриа. Манай өнөөдрийн зочноор Монголын хараагуйчуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Гэрэл Уригдан ирээд байна. Танд орой минь төргийа. За та бүгд ч орой минь. За та өөрийгөө эхлээд танилцуулах уу? Хоёлаа яриагаа эндээс эхлэе да. За Гэрэл тэгээд Монголын хараагуйчдын үндэсний холбоонд ерөнхийлөгчийн ажил харьдаг. За өөрөө би бол хараагүй хүн байгаа. Тэгээд танилцуул гэвэл бас хараагүй болсноос л бас танилцуулъя гэж бодож байна л да. Тэгээд хардаг байлаа урд нь оюутан байхдаа Монгол Улсын их сургуульд хуулийн ангид суралцж исэн. За нэг л өглөө босоод ирэхэд зүүнүүд маань харахгүй болж тэгээд оюутныхаа өвлийн амралтаар нэгтгэвтэж имжлэх явцад нөгөө харж исэн баруунууд маань харах байсан л да. За тэгэл түрүүс эхлээд хараагүй болж ямар нэгэн осол гэмтэлд ороогүй юу? Үгүй тэрэд бол ямар нэгэн өвчнөж тусаагүй одоо нөгөө хүмүүс байнга асуудаг байхгүй юу? Дөрөгсөн үү, гэмтсэн үү, осол торсон уу гэдэг тийм байгаагүй. Зүгээр л ердийнхөөрөө үндсэн өглөө босоход л асуудалтай болол босоод ирсэн л дээ. За тэгээд хараагуйчдынхаа хол тэгээд дараа нь бол мэдээж хэрэг хүн хараагүй болсныхаа дараа бол нэг хэсэг ясан шиг бүр нэг эмнэлгээр маш их цаг автаж явсан. За гэр орных нь маань бүгдээрээ л мэдлээ явж исэн. За дараа нь бол хараа орохгүй байна гэдгээ мэдсэн. Тэг өргөжлүүлээд суралцж төгссөн. За тэгээд төгсөөд яасан юу өмгөөлөгчийн шалгалт өгөө тэмцсэн. Тэгээд 2006 оноос хараагуйчдын холбоонд ерөнхий нарийн бичгнэрээр ажиллаж хагаад 13 оноос ерөнхийлөгч гэсэн албан тушаалд ажиллаж байгаа. Хардаг байсан хүн гинт ингээд хараагүй болчоор энэ амьдралтай эвлэрэхэд танд хэцүү байсан уу? Яг ингээд хараагүй болохоо ихний үед л ерөөсөө ингээд хараагүй болчлаа гэж хүн бодогддгүй юм билээ. Ерөөсөө эмчлэгдэн сарын дараа юу нөгөө эмчилгээ хийлгээл яваад байгаа тэрүүд тэгээд яг тийм бодол тээж явсаар хагаад одоо 3 жил өнгөрч ирсэн л доо. Тэгээд эмчнэр одоо ямар ч найдваргүй гэд хэлэхэд л яг одоо хараагүйтэй одоо яах вэ гэдэг асуудал айгүй тийм хүн дээр тусдаг юм билээ. Тэгээ эргээ харахад бол үнэхээр амьдрал бүрхөг яагаад гэвэл тэр үед хараагүй хүмүүс яаж амьдардаг тухай надад ойлголт байгаагүй. Хараагүй хүмүүс хаанаас очиж хэрэгцээтэй үйлчлэгээ авдаг те. Одоо яаж сурдаг талаа ямар ч ойлголт байгаагүй юм билээ. Тэгээ ингээ бодоод би тэгэхэд тарханд амьдарч ирсэн л та. Хүн амьтнаас асуусан чинь тэр тухай мэддэг ч хүн байгаагүй. За тэгээд хотод нэг хараагүй хүмүүсийн сургууль яддаг гэж сонсч ирсэн. Өөрөө ч мэдээлэл болохоор амьдрал үнэхээр хэцүү. Ер нь бол их л хүнд болсон да. Гэтэ та даван туулж чадсан байна. Сургуулаа хэддүгээр курст байхдаа та тийм болсон юм бэ? Тэгээд хэдэн жил цаашаа сурч төгссөн? 3 дугаар курс байхдаа би хараагүй болчихсон. Тэгээд буцаад би нэг 3 дугаар курсыг эхнээс орсон л доо. 2001 оноос хойш би өргөжлөлт сурсан. Тэгээд ер нь бол сургуулаа амжилттай төгссөн. Би 2004 онд төгсөөд бас нэг жил Төвөргөлийн банкнд хуулийн зөвлөгөөр ажиллаж агаад тэгээд хараагуйчдын холбоонд ажилласан. Мэдээж хэрэг яг ингээд хараагүй сурахад бол хэцүү. Яг тэр үед нөгөө одоо хараагүй зориулсан нөгөө бариал ном сурах хэмж байхгүй, сургалтын одоо нөгөө ярьдаг програм бүхий компьютерын жоохгүй. Ер нь яг дэмжих юм бол юу ч байхгүй. Ерөөсө ганц өөрийнхөө одоо хүчинд гэр орныхныхоо дэмжлэгэнд л найдаж сурж исэн. Тэр үед ээж өнөөгийн дагуулаа хотод ирчихлээ. Баярлалаа гараад тэгээ оюутныхоо дотор байранд амьдраад өглөө орой намайг хөргөж өгдөг байлаа. Удалгүй манай ангийнхан маань дэмждэг болсон. Тэгээ бүх хичээл номын маань манай гэрийнхэн ангийнхан маань кассетэн дээр хуульж уншиж өгнө. За маш их олон кассет худалдаж авдаг, зай зэмлэгч авдаг. Их үнэтэй сурж исэн л тухайд бол тэгээ ямар ч гэсэн төгссөн. Одоо Монголын хараагуйчдын үндэсний холбоо энэ байгууллага хэдэн онд байгуулагдсан? Ямар үйл ажиллагаа явуулт юм лээ? За манай хараагуйчдын үндэсний холбоо 1978 онд байгуулагдчихсан. Хараагүй дүлгийн иргэдийн нийгэмлэг гэж тухайн үед ч юм бас төр засгаас дэмжиж байгуулж ирсэн. За тэгээ 90 он хүртэл бол их дэмждэг байлаа. Бүр ажиллаж байгаа хүмүүс бидний орон байраар хангах цалингаар цалин өгөх гэх мэтэр 90-аад оноос хойш энэ бүх дэмжлэг зогссон. Тэгээд тэрнээс хойш яг төрийн бас байгууллага ямар зарчмаар ажилтгүй өөрөөсдөө санхүүгөө босгох, асуудлаа нийгэм гаргаж тавих гэдэг яг зарчмаар л ажиллаж ирсэн л дээ. За гол зорилго маань бол яг энэ хараагийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийн хамгаалах, нийгмийн харилцаанд оролцоход дэмжих гэдэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол Монголд яг хараагүй иргэдэд зориулсан үйлчлэгээ үзүүлдэг үйл ажиллагаа явуулдаг гэвэл одоо манай л холбоо байна да. Монголд ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд байдаг? Түүнээс
хідэн хараагүй хүмүүс байдсан бол гэж би сонирхож үзлээ. Гэтэл энэ тоог одоо бүрэн гаргаж чаддаггүй, аргачлалаа ойлгодоггүй гэж одоо сайд нэрсэн баг. Энэ үнэн үү? За ер нь бол 108 мянган хүн гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Түүний 166,600 харааны бэрхшээлтэй байна гэж 2010 оны хүн ам орон сууцны тоолгоор тоо гаргасан. Гэтэ энэ тоо маань өөрөө асуудалтай. Яагаад вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яаж тодорхойлох вэ? Одоо энэ харааны бэрхшээлтэй хүнийг яаж тодорхойлох вэ гэдэг аргачлал маань өөрөө болсонгүй биш. Жишээлх юм бол би хөдөлмөрийн чадвараа 70% алдсан гэж намайг тодорхойлдог. Урд нь анх бол яг хараагүй болоод эмнэлэг хөдөлмөрийн магадлал концерт ороход намайг 90% хөдөлмөрийн чадвар алдсан гэж тодорхойлсон юм. Тэгээ би дараа нөгөө сургууль сурсан л та гадагшаа явж. Тэгсэн чинь энэ хүн гадагшаа явж сургууль сурч байгаа чинь 90 биш 70 байх юм гэж шүү 70 болгочдөг юм байлээ. За тэгээд одоо жишээл яг хараагүй өндөр жишээ авъя л да. Бага насны хөдөлмөрийн чадвар алдалт гэдэгтэй холбоо тоолцдог болохоор 16-аас доош насны хүүхдийг яаж тодорхойлох вэ? Тийм ойлгомжгүй. Гэтэл нөгөө 55 нас хүрсэн эмэгтэй 60-аас дээш насны эрэгтэй болоод ирэхээр өндөр наст ингээд яваад өгдөг. Одоо жишээлх юм бол хараагүй ийм нөгөө хөгжлийн бэрхшээл дээр мэдтгүүр аваад ангил томрогдож явж ийснаа өндөр настай болоод ирэхээр шууд өндөр насны тэтгэвэр оруулцдаг. Тэгэхээр нөгөө тоо баримтан зөрөх ч юм уу те. За тэгээ нөгөө сул хардаг одоо хараг хүмүүсийг бол бас тоонд оруулахгүй гээд маш их асуудал байдаг учраас энэ тоо бол яг эцсийн наривчсан тоо биш. Тэгэхээр энэ тоо өөрөө яг тодорхой биш байна гэдэг чинь энэ хүмүүс нөгөө чиглэсэн бодлого, үйл ажиллагаа маань бас нөгөө яг үр дүнтэй ч гэдэг юм уу хүндэж ихсэн байж чадахгүй болчиход байгаа юм л да хүмүүсээ. Тийм байна. Тэгээд би бас нэг ийм тоо олсон юм аа. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгдөг тэтгэмж нь одоо 2014 онд нэг хүнд 115 мянган төгрөг авдаг байсан. Энэ 2015 онд бол 126 мянган төгрөг болж нэгдсэн. Энэ бол одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээ. Тийм үү? Үгүй юу? Тийм. Хөдөлмөрийн өсний доод хэмжээ 192 мянгаар явж байгаа. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэвэр авдаг. Тийм. Энэ тэтгэмжийн тоо юм байна шүү дээ, тийм. Тэгэхээр одоо асаргааны тэтгэмж гэж бас өгдөг юм байна. Тэгэхээр тэр бол одоо тухайн хүнийг харж асарж байгаа гэрт нь одоо хамт идэх хүнд өгдөг мөнгө бол 52 мянга байна гэж үнэн үү? Тийм. Тийм байна. Ер нь ингээд бодохоор манай төрөөс одоо улсын төсвөөс жилд одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хэдийн хэмжээний мөнгийг хааш нь төлөвлөдөг юм болов? За энэ дээр бол яг одоо шилхэн бол би жишээ аваад хэлээ л дээ. Ерөнхийдөө сая нийслэлээр ингээд бид нар нийслэлээс мэдээлэл авч явах ярьж байгаа. Жишээлх юм бол энэ жил Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн Улаанбаатар хотч нэг өөрөө төсвөө бүрдүүлж байгаа шүү дээ, тий. За энэ бүрдүүлж байгаа мөнгөний чинь 100 тэрбум нь бол нийгмийн халамжийн санд зарцуулагдаж байгаа шүү гэж хэлж байгаа. Гэхдээ энэ нөгөө халамжийн сан гэхэр чинь халамж хүртдэг хүмүүс чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр насны өмчөн хүүхэд өргөдөл болсон гэж маш олон нөгөө хүмүүс хамрагддаг шүү дээ, тий. Гэхдээ энэ дотроос яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нь одоо яг одоо шилэх юм бол энэ группийн мөнгө авахт нь ч гэдэг юм уу, олон нийтийн оролцоонд бэрхшээлсэн одоо энэ үйлчлэгийг авахт нь ч гэдэг юм уу, тий. Яг энэ чиглэлээр төшнөө төгрөг зарцуулагдсан гэсэн тусгай наривчлсан тоо бол яг тэр юмс бид нар бол олж авч чадаагүй. Энийг бол нөгөө халамжийн санд 100 тэрбум л гээд багцаар нь явчихдаг болохоос дотор нь тэгж зарцуулж байхгүй. Тийм байхгүй. Тэр нь бол биднэрт мэддэг байгаа л да. Тэгээд энэ дээр зөвхөн нэг юм хэлэхэд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр нийгмийн хамгаалал халамж бол маш их яригддаг. Ер нь ч хүмүүс нөө шууд ойлгодог шүү дээ энэ хүмүүсийг хамгаалал халамжийн чиглэлээр анхаарах хэрэгтэй гэж. Зөв. Үүнтэйгээ зэрэгцээд бас нөгөө бусад эрхийн эдлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө төгрөг зарцуулж энэ хүмүүсийг буцаад нийгмийн идэвхтэй гишүүн магадгүй нийгмийн байлгийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулагч те болох тал дээрээс нь анхаарч бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй бол дандаа халамжлаад байх юм бол мэдээж хэцүү. Энэ хүмүүс хэцүү, улс оронд ч гэсэн хэцүү. Арга гэрийнхэнд ч хэцүү, маш хэцүү. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэж улсын хурлаар сайхан хэлцэгдсэн. За эхнийхээ босхийг бол давсан. Энэ хуулийн гол одоо залтууд яг юу байгаа? Та бүхэнд хэрэг болохоор юм юу вэ? За зүгээр ингээд дэлхийн нийтээр одоо сүүлийн хөгжлийн бэрхшээлийн асуудал маш их анхаардаг болсон. Яагаад гэвэл одоо хүнийг хүндэлдэг одоо хүн болж төрсөн хүний эрхэм зэргийг хүндэлдэг юм чинь бидний л нэг адил хүн гэдгийг ойлгосон хүмүүс болвол энэ хүмүүсийг халамжлаж хамгаалахын зэрэгцээгээр
эрхийн эдлэг чиглэлээр нь ажиллая гэдэг дээр бол дэлхийн маш олон улсаар ажиллаж байгаа. Тийм ч учраас 2006 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг батлан гаргасан. За Монгол улс бол 2009 онд нэгдэн орсон. За энэ конвенцийн гол үзэл санаа нь энэ хүмүүсийг эмнэлэг одоо юу гэдэг өвчтөн халамжруулагч гэдэг загвараар биш эрхийн үүднээс нь тэр хүн гэдэг үүднээс нь хандаж нийгмийн бодлого бүх үйл ажиллагааг чиглүүлэх ёстой гэдэг үндсэн зарчимтай. За тэгээ энэ конвенцийн дагуу энэ конвенцийн үзэл зарчим дээр үндэслээд бидний хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг боловсруулсан. За хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлаад энд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллагатай хамтраад энэ хуулийг боловсруулсан. Тэгээд энэ хуулийн маань гол үндсэн санаа нь бол түрүү хэлсэнтэй. Нэг санаа нь бол хөгжлийн бэрхшээл хизээ үүсдэг юм бэ? Би хараагүй. Гэтэ ганц хараагүй байх нь бол хөгжлийн бэрхшээл гэж бас бүрийг хэлж болтгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол орчны саад маань миний хараагүй дээрээс нь хүмүүсийн сөрөг хандлага нийлэхээрээ жинхэнэ утгаар нь хөгжлийн бэрхшээлийг бий болгочдөг. Би хараагүй ч гэсэн ганцаараа явах боломжтой бол би хараагүй ч гэсэн ямар нэг юм хийхдээ бусдын дэмжлэгөөр хийх орчин байвал энэ бол нэг том асуудал биш юм байна л да. Тэгээд энэ хуулиа бол бид нар яг энэ үзэл баримтал дээр хийсэн. Жишээлх юм бол шин заалтад оруулсан. Анхудаага хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгарлан гадрах, үл ялгархан гадрах гэдэг заалт оруулж гисэн. Ер нь манай нийгэмд ялгарлан гадуурхдаггүй. За энийг ингээд шууд ялгарлан сая чуулган дээр ч гэсэн нөгөө ялгарлан гадуурхдаг заалт орсон чинь зарим хүмүүс хэлжсэн. Юу сүрхий ярьдаг юм бэ? Бид нар та нарыг одоо ялгарлан гадуурх тийм одоо юу байх вэ те? Гэдэг жисэн. Тэгэхээр бид нар одоо шууд ялгарлан гадуурх хэлбэрийг ярихгүй юм л да. Одоо юу гэдэг чи хөгжлийн бэрхшээлтэй цаашаа бай. Бидний дунд байхгүй ч гэдэг юм тийм бишгүй. Шууд бус. Өөрөөр хэлэх юм бол надад хэрэгцээтэй овчныг бүрдүүлээгүй бол одоо сургалтанд суулгачаад надад нөгөө сургалтынхаа материалыг бариалаар юм уу ярдгаар нөхгүй тэгээ бүх юм нөгөө харддаг хүн зориулсан номоор ингээд яваад тах юм бол намайг тэр хүмүүс ялгалаад ирэх гэсэн үг шүү дээ надад юм бүрдүүлж өгөхгүй одоо ингээд дэд бүтцийн хүртээмжтэй болохгүй хүмүүсийг ингээд гэрт нь байлгаад байна шүү дээ гараад явж жишээ нь ийм л юм байна л да одоо жишээ нь одоо орон сууцны лифт байлаа гэхэд тэр нөгөө давчлуур дээр хараагүй хүн зориулсан тэмдрэгчтэй тийм давчлуур байхгүй бол тэр ус ялгарлан гадуурлахын нэг шимбэр тий нэг хэлбэр юм байна. Дэлгүүрт одоо жишээ нь ингээд тусгай түвшлээд ингээд явдаг чиглүүлэгчтэй зам байхгүй бол бас л ялгарлаж байгаагийн хэлбэр тийм үү тэгж ойлгох нь шүү дээ. Яг үнэ. Тэр хүмүүсийн хүртэж байгаа боломж нөхцөлийг хүртэхэд надад хараагүй улмаас тэр боломжийг олохгүй тий надад зориулсан юм хийж өгөхгүй байх юм бол энэ ч өөрөө надыг хөндлөхгүй ялгарлаад байна. Хасгаарлаад байна гэсэн санааг оруулж гисэн. Мөн энэ хуулиндаа мэдлэг ойлголт гэдэг бид нар оруулж гисэн. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээл дээрийн асуудал бодлого үйл ажиллагаа яваал байна хөндөө өрөхгүй байна. Тэгээ хийхдээ дутуу хийгээд байна. Асуудлыг мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чи хин бэ? Ямар онцлогтой юм бэ гэдгийг аль ч төвшөндөө мэдэхгүй байгаа учраас ингэж дутуу юм игээд байна. Тийм учраас бүх төвшөндөө энэ хүмүүсийн талаар эрхийн ойлголттой болёо гэдэг үднэс ийм заалт гийдан амьдрах гэдэг ойлголт гээд маш одоо чухал заалтуудыг бол энэ хуулинд оруулж гисэн байна. Би сайхан нэг сайт харж ирсэн юм а. Тэгсэн чинь гадны нэг оронд хөгжлийн бэрхшээлтэй нөгөө ярьж чаддгүй тийм хэлгүүд үлээ тийм залуу амьдэрдэг байсан юм байна. Тэгээд хуршууд нь тэрэнд сюрприз барих гээд бүгдээрээ дохионы хэлсэрсэн байна л да. Тэгэл нэг өдөр гинт нөгөө залуутай бүгдээрээ яриад эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр надад үнэхээр сайхан санагдчихсан. Тэгэхээр одоо манай энэ Монголын орчинд одоо юу гэдэг бид нарт одоо ерөнхий боловсролын сургуулиас эхлээд нэг улирлын ч юм уу нэг семестр нь дохионы хэл оруулчих болно гэдэг. Тэр асуудлыг ер нь та нар бодож ирсэн үү? Одоо ингээл хөдөлмөр хамгаалт гээл за онцгой байдал гээл газар хөдлөл яах вэ гээл тийм үү? Гал гаруул яах вэ гэл нэг тиймэрхүү хичээлүүд ордог шүү дээ. Тэрэн шиг одоо хараагүй хүмүүстэй яаж харьцах вэ? Ярьж чаддгүй хүнтэй одоо харилцах дохионы хэлийг сургалтанд оруулж болох уу? Нэг үйлрэл ч юм уу? Тэр талаар бодож санаачлаг гаргаж ирсэн үү? Гаргаж ирсэн. За нэгдүгээр нь бол бид нар нөгөө бүх шатны боловсролын хөтөлбөрт эхлээд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг хүмүүс маань ямар хүмүүс юм бэ? Тэ гэдэг талаар ойлголт мэдлэг өгөх зорилготой тийм хөтөлбөрийг одоо сургалтын програмд тусгаач гэдэг асуудлыг ярьж байгаа. Дараагийн нэг асуудал нь яг тэр нөгөө сонсголын бэрхшээлтэй хүмүүсээ тохионы хэлж ашиглаж тий харьцах тухай. Тэгэхээр яг үнэн л дээ одоо жишээлх юм бол сонсголын бэрхшээлтэй хүмүүс гомдолдог. Одоо гал төмөр газар хөдлөл цагдаа эмнэлэг дуудах боллоо. Гэвч нөө холбоо ярих боломж байхгүй. Тийм чинь мэдэхгүй. Эмнэлэгт үзүүлэх гээд очиход нөгөө эмчтэйгээ харилцаж чадахгүй. Тийм байна. Тийм болохоор ерөөсөө хүмүүс нөгөө эмнэлгийн тусламжийн үйлчлэгийг чанартай аавна гэдэг маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд асуудал. Тэрэгцэртэй хүн гэтэл нөгөө тэрэгцэртэйгээ хамт эмнэлэгт орох боломж нь нэгдэхгүй бол
Тэгээд одоо нөгөө бас эмнэлгийн үйлчлэг авч чадахгүйгээд асуудал гарч байгаа. Тийм учраас энэ дохионы хэлний орчуулагчийг Монгол улсад нэгдүгээрт яг системтэйгээр бэлдэх гол энэ албаны хүмүүсийг дохионы хэлд сургах тийм ээ нийт үйлчлэгээ үзүүлж байгаа ийм асуудлыг бол бид нар бол ярьж байгаа энэ хуулиндаа бас энэ асуудлыг тусгасан байгаа. Одоогоор бол Монгол энэ асуудлыг бүрэн шийдэгдэж чадаагүй байгаа ш. Сайн дурын байдал дээр л хүмүүс ингээд нэг төрлийн байгууллага хүмүүсийг дохионы хэл заагаал тийм ингээд явж байгаа болохоос аль бие усаар системтэйгээр бэлдэх тогтолцоо байхгүй байна. Өнөөдөр жолооны курст ингээл бараг хүн болгон сурдаг. Ерөнхий боловсролын одоо сургуулиудад жолооны курсыг хичээл болгоод оруулчихъя гэж яриад байгаа. Яг тэр шиг энэ дохионы хэлийг бас оруулж болох юм тийм үү? Тий болно шүү дээ. Энэ бол дохионы хэл бол энэ хуулийн дээр нэг оруулж байгаа заалт нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг дохионы хэлийг ашиглаад нийгмийн харилцаанд оролцох эрхтэй болохын үндсийн дагаа зөвтөж байгаа болохоор бусад тэр нийгмийн үйлчлэгийг үзүүлж байгаа хүмүүс бол яа харахгүй дохионы хэлээр дамжуулж тэднэртэй харьцахгүй бол бас л тэр хүмүүсийг ялгуулсан гадрах гэдэг асуудал болж байгаа байхгүй юу? Хараагүй хүмүүсийн эрх талаас нь ямар одоо чухал заалтууд бий юу? Тэр хуулинд. За жишээлх юм бол хараагүй хүмүүсийн гол нөгөө уншдаг ном хэвлэл маань бариал хэсгээр заагддаг. Тэгвэл энэ хуулиндаа бид анх удаа бид нар бариал хэрэглээд байдаг анх 63 онд Оросын манайч нэг кирилл үсгтэй шүү дээ тэдний бариалын системийг авчираад үсэг нэмээд л автсан юм. Тэгээд сүйд ингээд нэг 3 дахь ертөнцтэй харьцдаг болоод ингээд ирсэн чинь бас нөгөө Америкийн бариалч орж ирээл жоохон яг нэгдсэн стандарт байхгүй явуулсан л та манай Монгол. Тэгвэл энэ хуулиндаа яг энэ бариал стандарт гэж байна. Энийг бол боловсролын яам те боловсруулнаа стандарт хэмжээний газар баталгаажуулнаа гэд орсон. Мөн одоо хараагүй хүмүүсийн сурч боловсрох мэдээлэл авахад мэдээллийн технологи асар өндөр үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлэх юм бол би компьютер ашигладаг. Гэхдээ компьютерийн дэлгэц уншдаг програмын төсөлмжтэйгээр би яг л бусдын адил компьютер ашигладаг. Би одоо шилжих юм бол ухаалаг гар утас ашигладаг. Ийм дэлгэцэн дээр нь бас ярьдаг програм байдаг. За иймэрхүү ингээд төхөөрөмжүүд байгаад ах юм бол ерөөсөө бидний хувьд асуудал бас багасна л да. Тэгэхээр ийм мэдээлэл технологийн хүртээмжийг хараагүй хүмүүс сайжруулах талаар заалт орсон. Хөтөч нохой гэж бас нэг асуудал байдаг. Гудамж амтлагаар. Тэгвэл анхудаага энэ хуулиндаа хараагүй хүнийг бас гудамж замтал байгаар бие даан зорчиход нь зүг чиг болоход нь тусалдаг юм хөтөч нохой үйлчлэгээр Монгол улсад бий болгох эмнэлгийн заалтыг бол оруулж заавал хүн дагуулж яваад байхгүй. Тий. Заавал тэгээд авахгүйгээр. За тэгээ бусад нөгөө дэмжих бие даан амьдрахын шаардлагатай үйлчлэгнүүдийг бас бий болгох юм гол заалтуудыг бол оруулаад өгчихсэн байна. Жишээ нь зам хөндлөн гарахад яаж гарах вэ? Зам хөндлөн гарахад жишээлх юм бол дууд гэрлийн тохиогоор ашиглаж гардаг. Монголд бол одоо байхгүй байгаа шүү дээ. Урд нь энийг хийжсэн тохиолдол байгаа. Сүүл айлд нэг ноон гэрэл аслаа, улаан гэрэл аслаа гэдэг нэг тохиолдол байсан шүү дээ. Сүүл дуурхаа бэлдсэн юмсан. Тэр яг хийх санаачлах нь бол сайн. Хийхдээ бидний санал асуугаагүй нэг нөгөө тэр үйлчлэгийг хүртчихсэн те. Хоёрдугаарт нь стандартын бус байдлаар хийсэн учраас тэгээд хүмүүсээс гомдсонлаад өдөр шөнөгөөхөн дуурайад тэр чинь бас яг эмнэлгийн хажууд шүү дээ. Тийм байгаа болохоор тэгээ удахгүй байсан л доо. Яг одоо бид нар бол зам хөндлөн гарахад бол дууд гэрлийн тохио байх хэвээр. Нийтийн тээврээс хэрэгслээр зорчиход одоо нэг автобусны буудлаа зарладаг болох хэвээр энэ төрөл асуудал байнга тавьдаг. Тэгээд энэ бүх асуудал бол хуулийн дээр мань сууж өгсөн байгаа. Гэхдээ энэ дээр нэг юм хэлэхэд зарим юмыг ингээд дандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн юм гэж тусад нь ойлгоод байдаг. Гэтэл бидний зориулж хийсэн ч гэсэн тэр чинь бусад хүмүүст бас айгүй хүртээмжтэй ашиглахад амархан магадгүй тэднэрт бас айгүй амьдралын хялбар тийм болгоод өгөх боломжууд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Бид нар ч гэсэн ингээд яриад хэлээд өгдөг юм байвал бас л их зүгээр л юм байна. Би таны тэр түрүүний технологиг гаргалаа. Жишээ нь компьютер асаалаа гэхэд компьютер нь өөрөө ярьдаг байна гэсэн үг. Тийм нөгөө хардаг хүмүүс дэлгэцэн дээрээ мэдээллийг бол хараад шууд маус ашиглаад тэгвэл хараагүй хүн зориулсан компьютерийн дэлгэц уншигч програм гэж байдаг. Бүх улс орнууд одоо өөрөөр хэлбэл Япон, Хятад, Орос, Англи гэл байж идэг. Монголд бол харамсалтай байхгүй. Тэгэхээр тэр програмын мань гол үндсэн үүрэг нь тэр дэлгэцэн дээрээ одоо мэдээллийг би нөгөө курсоор аваадсан тэр текстийг л надад уншаад байна гэсэн үг. Тэгэхээр би нөгөө кибордын дээрээс дээшээ доошоо товчоо дээшээ доошоо хөдөлгөөд байхад хаана тэр курсоор очино тэр мэдээллийг л шууд нөгөө компьютерийн дэлгэцэн дээр байгаа програм маань яриад уншаадаг юм чинь. Тэгэхээр л ерөөсөө надад амархан. Хамаагүй хэлбэр болох юм тийм ээ. Одоо бол англи хэл дээр байгаа. Тэгэхээр чин одоо манай харааны бэрхшээлтэй иргэд бүгд англи хэлтэй биш шүү дээ. Тэгэхээр хэцүү байгаа юм байна тийм. Монгол хэл дээр заавал тэрийг орчуулж нэвтрүүлэх хэрэгтэй юм байна шүү дээ. Энийг бол яг бодлоготойгоор хэрвээ энэ хүмүүсийг одоо боловсрол эзэмшигт нь мэдээлэл авахт нь ажлын байртаа болгохт нь
дэмжил гэж бодож байгаа бол хамгийн нэгдүгээрт хийх ёстой үйл ажиллагаа маань өөр энэ байдаг. Тэгжээж бид нар хинээс ч дутахгүйгээр сурна. Ажлаа одоо би шил өмгөөлөгч ихэд бүх төр компьютер ашиглаад хуулиа уншиж байгаа байхгүй юу? Юм бичих юм биччихнэ. Тэгэхээр энэ програмыг бий болгох асуудлыг бүр бодлоготойгоор дэмжиж хийхгүй бол энийг бол хин нэгэн бат дорж одоо германаас мөнгө гаргаад хийдэг юм бол биш л дээ. Энд чинь шинжлэх ухааны үндэстэй маш өндөр түвшинд хийх ажил байдаг. Тэгээ бид нар энэ асуудлыг бол энэ онд тавьсан байгаа. Гэхдээ харамсалтай нэмж чинь нөгөө төсөн мөнгө хүнд байна. Ер нь төсөн мөнгө хүндрэхэл хамгийн дөрөв хөгжлийн бэрхшээл дээрэгдэх асуудал хоёрдугаар тавигддаг ч тийм байдлаар л явж байгаа. Яг эцсийн байдлаар одоо улсын зэвтэр одоо суугч зэвтэр бол арайхан мэдээлэл авч юм чаг гэдэг. Төсөн мөнгөнөөс хамааралгүйгээр одоо гоо асуудлыг шийдэх зөнд бол гарц байна л да. Нийгмийн даатгалын хууль руу оруулдаг ч юм уу. Тэр гарцыг ирж хайж үзсэн. Тэгвэл одоо манай улс чинь ингээл нэг нүүрсний үн унчхаар л одоо нөгөө эмнэлгийнхаа мөнгө их хэсдэг. Нөгөө л хөгжлийн бэрхшээлт иргэдийнхаа мөнгө их хэсдэг. Нэг иймэрхүү байдал руу ороод байгаа юм л та. Заавал улсын төсвөөс хамаарахгүйгээр тэр мөнгө байх ёстой газраа л байж идэг тийм гарцыг та сонирхож үзв. Үүссэн. Энэ дэр босгон сорнуудын жишээг авъя л да. Одоо ингээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй яг чиглэл үйл ажиллагаанда одоо улсын төсвийн тэдэн хувь гэдээ бүр код цац усад байна. Гэхдээ энэ дээр нөгөө халамжийг оруулаагүй шүү дээ. Яг бусад нөгөө нийгмийн асуудлыг шийдэхэд зориулж мөнгийг бүр бодлоготойгоор төсвөлдөг. Энэ бол ямар ч одоо нөгөө дэлхийн банк эднээс зөвлөмж гаргаж ирсэн л да. Ямар нэгэн эдийн засаг хямрлаа тэ одоо хүндрэлээ гэхэд хамгийн түрүүнд нөгөө нийгмийн эмзэг бүлэг одоо нийгмийн хамгийн нэг анхаарал шаардлагатай хэсэг зориулсан мөнгийг хасч тандгаа улс орнууд болох хэрэгтэй гэдэг. Манай Монгол бол тийм зарчмаар яваад байгаа. Тэгэхээр тийм код тогтооцсон улс орнууд байна. Хоёрдугаарт нь нийгэмд нөгөө зарцуулагдсан мөнгийг үр дүнтэй зарцуулах асуудал. Жишээлх юм бол нөгөө зам барихтаар жишээ амар байна л да. За. Ингээд зам боржуур хийчдэг. Тэгэхэд энийг бол анханасаа бидний оролцоотойгоор стандартын дагуу хийчих юм бол боржуур хийх шаардлагагүйгээр анханасаа л тэр хүмүүст хүртээмжтэй дэд бүсийг бий болгочих жоо. Тэгэхэд манайх яа гэхээр боржууртаар нэг замаа хийгээд дараа нь боржуур авахд мөнгө төсвөлж боржуур авдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар одоо ингээд нэг хараагүй хүн зориулсан тагтаал замгийн гадуур байгаа. Анзаараараа ингээд хээтэй. Энэ зам бол биднэрт хөтөж чиглүүлэгч болж идэг. Өөрөөр хэлэх юм бол тэн дээр байгаа хийн биднэрт чигээр яваараа аюулгүй орчин байна гэдэг мэдээлэл өгч идэг л та. Гэтэл тэрийг ойлгохгүй нөгөө хүмүүс мань гоёлын байдлаар хийгээд таримшааны нөх амсар дуулаад шонгийн мод ингээд мөргүүлээд тавьчихдаг. Тэгээд бид нар дараа нь асуудал тавихаар нөгөө замыг чи хуулж дахиад мөнгө тий. Эсвэл нөгөө одоо ингээд нөгөө 100 болохоор нэг баахан дулаан халаалт ингээ шуум ухдаг шүү дээ. Тухайн хийчдэг. Тэгээ нөгөө замын мань зайлуулаа чинь. Тэгээ дахиад бид нар буу юм бол дахиад тавина гэж нөгөө мөнгө нь байгаа мөрөөсөө ингээд эхнээс нь зөв төлөвлөж тий хийхгүй. Тийм асуудал маш их сэтгэлгүй байна л да. Дандаа хоёрдугаарт тавьж гин тийм үү? Тэрийг л болиулах хэрэгтэй л байна. Нэг харамсалтай хэрэг гарсан тийм ээ. Нөгөө хуцсан байсан нөхрөө нэг хараагүй хүн унаад нас орсон. Хэрэг гарсан шүү дээ. Тэгсэн. Тэрнээс хойш энэ хүмүүс ер нь зочроо авч мөнгөлөгдсөн болов. За ер нь энэ асуудлыг бид нар бол тавьсан л да. Тэгээд нийслэлд бид нар тавьж ирсэн. Сайн нэг нийслэлийн удирдлагууд Батуул даргатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас хараг хэрэгд уулзсан л да. Энэ үеэрж бид нар энэ асуудлыг тавьж ирсэн. Тэгээд нийслэлийн удирдлагууд маань юу гэж шийдсэн бэ гэхлээр Батуул дарга маань нэг зүйл хэлсэн байгаа. За ерөөсөө би энэ хотыг амгалан тавин хүмүүст тийм ээ тийм найрсаг сайхан хот болох гэдэг юм хийгээд яваад байдаг. Гэтэл яг нөгөө одоо хамгийн эмзэг бүлэг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маань миний хийж байгаа ажил хүрэхтэй одоо хүрч чаддаггүй юм байна. Бодтойгоор тий. Одоо зам тавиад байдаг гэтэл та нар хэрэгцээ хангахдаггүй яагаад байдаг. Юм хийгээд байдаг гэтэл нөгөө хүн зам одоо нөхөр ороод унжидаг тий. Тийм учраас та бүхэндээ цаашдаа хамтарч ажиллая. Бид иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулъя. Та нарыг сонсчихъя. Бодлого үйл ажиллагаанд тусгачъя. Тэр одоо энэ янз бүрийн барилга бариад байгаа, зам бариад байгаа газруудад тендер шалгаруулдаг шүү дээ. Тэгэхээр зураг төсвийн шалгаруулахдаа та нараас асуужъя. Энэ компани хийх гээд байгаа юм зөв буруу юу? Хийж байгаа ажил нь зөв буруу юу? Хийснийхэн дараа одоо хийсэн ажил нь та нарт нийцж ийн үгүй гэдгийг та нараа шалгуулъя. Ер нь эцсийн эцэст та нарт ээлтэй байх юм бол бусад хүмүүст ээлтэй байх юм байна гэж сайхан хэлсэн. Тэгээ одоо зөвлөл байгуулах ажил маань явагдаж байгаа. Хосын даргын хажууд. Тэгээ одоохондоо анхны хурлаа эх 7 хоногт хийчих болов гэсэн хүлээлттэй байна. Стандарт хийлгээд авчих юмсан тий. Одоо жишээ барилга барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хараагүй хүмүүст зориулж одоо ийм шат тавина. Одоо жишээ цэглэхэн шат нь
дуут эсвэл нөгөө ингээд тэмтрэгдэх тийм ээ. Тийм байна гэ. Эхнээс нь л тэр стандартыг батлуулж л авахгүй бол энэ дарга нар чинь сонгуульд өгөхөд ирэхээр нэг сайхан ярьдгийн шүү хөвлөмийн нүдэн дээр. Тэгэл дараа нь нэг хэдэн сарын дараа мартчихна. Тийм. Гэхдээ бид нар бас арайч хөгжлийн мэргэжилтэд бид нар хийг бас тий үеэсээр бас бодоод арай худлаа ярих байх гэж нэгдүгээр найдаж байгаа. Хоёрдугаар ерөнхийдөө бас үнэн л дээ өмнөх сонгуулиудын бол туршлага бол байгаа. Яг сонгуул болохоор за хараг иргэдэд цуглуулаарай гэж бид нар хурж ирэл тий ингээл юм амлаад ингээл явж байгаа тохиолдол байдаг. Тэгээ буцаад гарахаар одоо хийгдэхгүй ч юм уу тий. Гэтэ одоо бид нар бас арга барилаа өөрчилж байна. Амлалт өгсөн хамтран гэсэн одоо бас бид нар дуугаа байхгүй цаашид энийг шахах шаардах тий сануулгах тийм ажлыг бол хийнэ гэж бодож байгаа. Стандартын тухайд бол үнэ. Олон зүйлийг стандартчлах хэрэгтэй. Гэхдээ нэг асуудал нь өнөөдөр манай Монголын нэг болох байгаа зүйл нь бидний олж харснаар хариуцлагын тогтолцоо аюус бол стандарт байна. Зөрчүүл яах юм? Хариуцлага байхгүй. Зүгээр нэг хөдөлмөрийн үсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэн ч гэдэг юм уу. Нөгөө барилгын компани 1-2 сая төгрөгөөр торгогдох гэж байгаа байхгүй юу? Энэ бол хангалтгүй. Тийм учраас бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиндаа хариуцлагын тогтолцоог сайжруулъягээд ерөөсөө маш өндөр хэмжээний торгуул өгье. Хоёр дахь удаага яах юм бол торгуулийн хэмжээг нэмэгдүүлээд барилга байршинг хүлээж авахгүй байх ч юм уу тийм байдлаар л хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлээд явж байгаа. Сонгуул гэснээс сонгуулийг энэ харааны бэрхшээлтэй хүмүүс яаж өгд юм бэ? Манайх одоо тийм барилгаар хийсэн сонгуулийн хуудас гэж байдгүй. Тэгээд энэ дээр бол яг бас нэг зөрчигдөг ирэх бол сонгуул өгөх хэрэг байдаг. Энэ нөгөө ерөнхийлөгчийн сонгуул 13 онд болоход сонгуул ерөнхийдөө Монголын арга хүчний үндэсний холбоо хамтраад бид нар хараг өргөдний сонгуул өгөхдөө барайл шаблон гэж хийсэн байгаа. Энэ нь юу вэ гэхээр яг нөгөө барайл нөгөө саналын утас бол саналын утас бусад саналын утастайгаа адилхан хэмээрээ байна. Зүгээр тэр саналын утсыг тийм хартас маягийн дээр барайл тэмдэглэлтэй хартсны завсар хийгээд тэрэн дээрээ тэмдэрж байгаад өмнөх дугыг нөхүүлэхэд яг тэр нөгөө саналын утсан дээр хүссэн дугыг нөхүүл бүглэгдсэн байхаар тохируулсан саналын утастай. Энэ дээр бол их амжилттай бид нэр саналаа өгсөн. Яг их хурлын сонгуулийн үед бол нөгөө нэр дэвсгчийн тоо их олон байдаг учраас энийг өөр аргаар шийдэх хэрэгтэй байдаг. Бусад улс оронд яадаг вэ гэхээр ярьдаг сонгуулийн машин байдаг. За. Одоо энэ компьютер нь ярьж байгаатай адилхан нөгөө саналын хуудасаа хийгээл тэгэл дээшээ доошоо курсаараа хөдөлгөж нөгөө хүмүүсээ сонсоод нэрсээ тэгж яагаад хүнээ нэг сонгоод интернет дарахад өмнөх цэгийн дугуулагдчих ч юм уу тий. Одоо жишээлх юм бол би нэг Америкт сурж исэн л да. Нэг мастер хамгаалж бас нэг 13-14 оны хооронд сурах тохиолдол гарсан. Яг тэгээд сурж байхад би бас яг энэ тэр машиныг үзэж энэ талаар дээр байгууллагатаа үзчихсэн. Маш амархан хялбар аргаар одоо нөгөө компьютер дээр ажиллаж чадахгүй хүн ч гэсэн зүгээр нөгөө хитгэн товчийг дэшин доош нь хөдөлгөөл юм сонсоод тэгэл дугуулаад явчих боломжтой юм байлаа. Бид нар бол энийг сонгуулийн оронд бол өмнөх сонгуулийн үеэр бол тавьж исэн. За тэгээд бас нөгөө хөрөнгө мөнгөний холбоотой асуудлаар гоё дэмжиг үлдээ. Тэгэхээр одоо зүгээр их хурлын сонгуулийг бол одоо итгэмжлэгдсэн хүнтэйгээ очиод тэр хүндээ тэр шүү гэж хэлэл дугуулж байгаа юм байна шүү дээ тийм үү? Тий. Ер нь тэгж эсвэл бүр сонгуул өгөхгүй. Тий. Энэ бол айхтар ихийг зөрчиж байна тийм ээ. Тийм шүү дээ. Одоо гол нь бидний юм бас нэг үнд зүйл бол тийш тийм сонгуульд оролцох те 4 жилд нэг удаа төрийн эрх ард түмний гар шилждэг тэр эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг бол энэ маш том эрх шүү дээ. Тийм асуудлыг бид нар ярьж байгаа, тавьж байгаа. Тэгээд нэг асуудал нөгөө ойлголтыг өгөхөд бас цаг хугацаа шаардлагатай. Тэгээд төрийн байгуулагч нөгөө шат дамжлаг дараалдаг те хүн сурталтай тэр нь жоохон. Гэтэ хүнээ боддог газар бол байх ёстой юм гэдгийг ойлгочихвол хийхэд тийм ээ. Асуудал бол гэхдээ Монголын нийгэм нь арай л өөр зарчмаар л яваад ах шиг байдаг л да. За, битэрийн яриа төр завсралах боллоо. Хэсэг зар сурчлагын дараа эргээд студидтэй уулзнаа. Монголд судалгаагаа хийцгээе. Найрсан Улаанбаатар бэлтгэл. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэрсэн хадган дээр ерөөж шингээсэн өглөөсөө буурлэжийн үсэн цайлдаг өглөөсөө буян дурчлан үлцээ бэлэгдэх өглөөсөө
ажиллаарай. Залуу насны эрч хүчийн танил. Бибрэнд шинэ урамшуулал. Бигийн шинэ дугаар хөдөлгөн аваад 7 хоногийн турш тогтсон цагуудад өнгөө ярьж, мессеж бичиж, Facebook, Twitter ашиглаарай. Мөн хосын галтаар цэнгэлээд, 3 хоног гэр бүлийн галтаар цэнгэлээд 7 хоногийн турш шинэ урамшуулал ашиглаарай. Бибрэнд. Индукцийн технологийн мэдлэг, электролизийн гайхамшиг. Зөвхөн BSB-д. Манай Эрдэнэтийн багийн хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд За тэгэхээр сургуулийн өмнөх насны хараагүй хүүхдүүд ер нь ямар хөө байдлаар өдрийг өнгөрөөд юм бол тэд нар зориулсан тусгай цэцэрлэг одоо өдөр өнжүүлэх саатуулах газар гэж байдгүй. Байхгүй. Одоо ингээд манай албан дээр хүмүүс ирдэг хараагүй хүүхэдтэй хүмүүс. Одоо ингээд жишээ авъя хинтээ ангиас 2 настай хараагүй хүүхэдтэй тэрэл аав орж ирж байгаа. За ингээд 3 хүүхэдтэй 4 дахь хүүхэд мань хараагүй болсон. Би ажилласаа гараад хүүхдээ харж байна. Би хүүхдээ тэрхээс өөр юм хийхгүй байна. Энэ хүүхдээ би яаж харьцах ёстой вэ? Эсвэл нөгөө монголчууд нэг уяал нэг орны хөлмөөс уучлах шүү дээ. Тэгээд тавьчдаг нэг өөрийн тавьчул юм мөргөчих гээд байна. Одоо энэ хүүхдэд зориулсан тоглоом байна уу? Би яаж хөгжүүлэх ёстой вэ гэдээ ороод ирдэг. Харамсалтай нь энэ талын зөвлөгөө мэдээлэл өгдөг тийм одоо газар Монголд байхгүй. Ганцхан хараагүй хүүхдийн 116 дугаар сургууль байгаа. Тэрний хажууд бол сая 2-3 жилийн өмнө цэцэрлэг нээгдсэн. Дүүлийн хүүхдийн сургуулийн хажууд. Тэр нь бол ерөнхийдөө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд голчилж авдаг. Нэг анги нь бол харааны бэрхшээлтэй. Гэхдээ нөгөө давхар бэрхшээлтэй хүүхдүүдийг бол тэр ангид авдаг. Нэлээд олон одоо хараагүй хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдээ хаана аваачих вэ? Хинт хандах уу? Яаж одоо зөвлөгөө дэмжлэг авах уу гэдэг асуудал нь Монгол шийдэгдэхгүй хэврэл байгаа. Тэгэхээр л одоо ээж аав нь ёстой л тэрэл байнга хараал сууж хахаас өөр арга байдгүй байх юм тийм үү? Ер нь тэгэл хэцүү шттэ. Яагаад гэвэл нөгөө гэрт нэг ямар нэгэн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хараагүй төрөхөд ээж аав аль нэг нь харах хэрэгтэй болдог, ажилласаа гардаг. За тэгээд тэр тэгж цаг заваа зарцуулж байгаа хэрнээ яг яаж хийх вэ гэдэг тал дээрээс мэрэгжил авч зөвлөгөө авч чадахгүй те тэр хүмүүсийн мэдээж хэцүү шттэ тэр хүмүүс сэтгэл санааны хувьд бол хүнд байгаа. Тэрийг дэмжиж тэр хүмүүст одоо шаардлагатай мэдээлэл өгч газар байхгүй байна гэдэг бол бас л тэр хараагүй хүүхдээ гэр бүлийг нийгмээс гадуурхаал тусгаарлал те дундаа оруулахгүй байгаа нэг хэлбэр л дээ. Тэр хүүхдүүд сургуулийн насанд хүрэхээр бүгдээрээ ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чаддгүй. Чадахгүй. 116 дугаар сургуульд бол очдог. Гэхдээ засгийн газар сэдийгээр нөгөө inclusive education буюу тэг шамрын сургах гэдээ ярьдаг. За харааны бэрхшээлтэй бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүд ердийн сургууль суралцсна гэдэг. Гэтэл яг тийм тогтолцоо Монголд өнөөдөр бий болоогүй. Боловсролын яамнаас маш их ажил хийдгийг ингээд нөгөө ихтэй сургуулийг сайжруулах энэ төргээд яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал дээр арай жоохон хориг. Тийм ч учраас бид нар энэ онд гандан мөр сайдтай уулзаад боловсролын яамн дээр бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн энэ боловсролын асуудлаар бас энэ зөвлөл байгуулъя. Бас хөгжлийн бэрхшээлтэй боловсролын тухай хуулийг бий дааж боловсруулъя. Нэг асуудлыг тавьсан. Одоо тэгээ хуулийн ажил хэсэг байгууллагуудад ажиллаж байгаа. Тэгээд тэр нөгөө 116 дугаар сургууль дээр хүүхдүүд ирэхээрээ нөгөө цэцэрлэгээр дамжаагүй хүүхдүүд чинь тэгээ яах юм нөгөө стал яаж босцоох вэ те яаж шанал дээр зоох вэ нөгөө хичээл заахаас илүү тим юм заадаг багш нар нэрдэг л да. Гэхдээ сургуульд хамрагдаг олон хүүхдүүд хөдөө орон нутагт байна. Эцэг эхтүүд 6 настай хүүхдийг өөрөөсөө холдуулах дургүй. Манай аймагт тэр сургууль нь байвал өглөө орой зөөмөр байна. Би яаж 6 настай хүүхдээ өөрөөсөө холдуулах юм бэ те? Эсвэл зарим эцэг эхчүүд юу гэж болгож байгаа юм бэ? За энэ хүүхдийг сурсан ч одоо ач хаяг нь хизээж үзхий, одоо яаж чи нийгэмд амьдрах юм те? Гэх мэт хандлагаар хандж ийн. Эсвэл зарим нь хиц бөөцөлөд тэрэгтээсээ холдуулахгүй юм хөө шалтгаанууд байна манай нийгэмд. За сургуульд хамрагдсан хүүхдүүд бол замарч байсан ингээд бичиг үсэг тайлагдаад арай нийгэмшиж чадна тийм ээ. Тэгтэл тэр хүүхдүүдэд зориулсан одоо үлгэрийн ном шүү гоё одоо номнууд хэр байд юм болов? За тэгээд ном мэдээлэл авах ном уншина гэдэг чинь бол бас нэг хүний амьдралд байдаг нэг л маш сайхан зүйл гэж би боддог. Тэгээд
яг энэ хараагүй хүмүүсийн хувьд бол харамсалтай нь бид нөгөө бариал скол томруулсан үсэг скол нөгөө электрон хэлбэрээр скол нөгөө ярьдаг гэж ярьдаг л да. Тэгж тийм хэлбэрээр хийсэн номнуудыг л уншдаг. Сонсдог ном. Тийм сонсдог ном гэж ярьдаг яг үнэ. Гэтэл тийм номны хүртээмж өнөөдөр Монголын нийгэмд бол сайн биш байна. Төр засгаас энэ дээр дэмжих тал дээр би хойрог байна гэж хэлж байна. Хуулинд бол заалт байдаг. Хараагүй хүн зориулсан бариал болон ярьдаг ном хэвлэхэд нь зориулж халамжийн сангаас дэмжинэ гэдэг. Энэ дээр бас халамжийн сангаас шүү. Энэ чинь бол боловсролын асуудал биш. Тийм байна. Тийм. Тэгээд энэ асуудлыг бол нийслэлийн хувьд бол энэ жил бид нар ер нь 2007 оноос хойш бид нар ухааны хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтарч бас дэмжлэг авч цөөнж болоо бас тоогоор ном хэвлэж Нацаг доржийн номын сандар байгаа хараагүйчүүдийн хомжлогын танхим шилжүүлжсэн. Гэтэл сүүлийн үед нөгөө төсөв удирдлага хэвтэй болсон гэд орон нутгуудтай дүүрэг болгондоо ярих, аймаг болгондоо ярих асуудал гарахаар энэ асуудал маань шийдэгдэхэд маш хэцүү болж байгаа. Урд нь энд байдаг удирдлагуудаа ярьж ирсэн бол одоо 21 аймгийн удирдлага, 9 дүүргийн удирдлагуудаа ярьж асуудал шийдэх болохоор 30 хүний ойлголтыг өөрчлөх асуудал гарч байгаа. Гэтэ энэ жилийн хувьд бол нийслэлтэй бид нар бол дөнгөж жилийн 10 сард хамтран ажиллах гэрээг байгуулад зүүн дагаж гэсэн номоо хэмжээд явж байгаа. Орон нутгууд бол орхигдсон байна. Одоо сүүлийн үеийн яруу найрагчид голчлон за яг хуу зарим нэг номнуудыг бол сонсдог номоор хилж байгаа нь аудио хэлбэрээр хилж байгаа нь сайн байна л да. Гэтэл дэрхийн сонгодог зохиолуудаас чинь сонгодог үлгэрүүдээс их олон тоогоор хэвлэх хэрэгтэй юм байна да. Тэрийг бол уг нь боловсролын яам хариуцах хэрэгтэй юм биш үү? Халамжийн сан биш. Тийм. Боловсролын яам бидний асуудлыг тавьцсан. Ямар ч байсан дэмжинд сая нөгөө хамтын ажиллагааны гэрээний хүрээнд одоо дэмжихээр энэ онд ямар ч байсан цөөн тооны номуудыг хэвлэх дэмжинэ гэдэг анх удаага боловсролын яам одоо энэ дэр бол сургуульчгийн ном хэвлэхэд бол төсөн мөнгө зарцуулсан зөвшөөрсөн байгаа. За яамаа та. Энэ Нацаг доржийн номын санд гэдэг хараагүйчүүдийн дээр барил номын танхим нь хэдэн хүний судалтай. Ер нь хичнээн ном байд юм бол боломж юм уу? 10 ширээтэй 20 хүн зэрэг үйлчлэх боломжтой. За бариал ном бол нэг 130-40 орчим байдаг. За ярьдаг буй дээр сонсдог ном бол нэг 280 орчим юмнууд бол тэнцээ байгаа. Гэтэ энэ номнуудыг чинь хэвлэхдээ бид нар чинь бас нөгөө янз бүрийн их усрээр хэвлэж исэн. Одоо бариал ном хэлэхдээ гадаадд энэ донороос дэмжлэг авах ч юм уу, тийм ээ. За тэгэл нэг сайн дурын хүмүүсийг ашиглагч ч юм уу. Тиймэрхүү байдлаар л бас ном хэвлэл явдаг л да. Хөдөө орон нутагт бол ийм номсон байхгүй. Хөдөө орон нутагт бол ийм номсон байхгүй. Бид нар зүгээр салбаруудтай дамжуулаад одоо ингээд нөгөө ном тодорхой хэвлэх юм бол 1-2% тэгж ихээр нь явуулж чадахгүй л дээ. Тодорхой үзрэл нэг 3-5% нэг аймагт явуулдаг. Тэгээд бид нар чинь нөгөө дамжуулаад эсвэл нөгөө салбар зүйл маань байртаа бол тэрэн дээрээ хүмүүсээ цуглуулад уншдаг ч юм уу. Тэгж л явж байгаа. Саяхан манай хүүхдийн сургууль дээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ном тоглоомноосоо илүүчлэлтийн сайн санааны аян явагдлаа. Тэгээд тэнд манай охин өөрийнхөө нөгөө уншсан номнуудаа өгнө гэж явж ирсэн. Гинт ээж хараагүй хүүхэд яаж уншдیں۔ Яаж энэ номыг унших? Одоо чинь миний номыг яаж унших гэдэг. Өөм тустай ном байдیں۔ Гэсч. Өөм миний номыг яаж унших юм? Гэл ингээд янгууд би бодчихсон байхгүй. За яг энэ жирийн хүүхдүүдтэй адилхан бүх номыг л тэр хүмүүст уншуулах хэрэгтэй ш тэр хүүхдүүдэд хүний эрх талаас нь тэгвэл бүгдийг л тэгж хэвлэх ёстой юм байна гэж бодогдсон шүү. Тэр үнэн тийм ч болохоор дэлхийн нийтээр сая энэ Марракешийн гэрээ гэдгийг дэлхийн оюуны хөгжлийн газраас батлан гаргасан байгаа. Энэ ямар утга учиртай ном бэ гэхээр одоо яг саяны хэлжсэн санаагаар бүх ном хэвлэх хараагүй хүмүүст хүртээмжтэй тэр бариал сонсдог тэр томрол хэлбэрээр нь хэвлэх. Тэгээд дээрэс нь улс орнуудын бариад энэ хараагүй зориулсан номнуудыг зохиогч хэрхийн асуудал гэхгүйгээр хоорондоо солилцдог баг. Өөрөөр хэлбэл Японоос би одоо бариалын номыг Монголд авах боломжтой байх гэдгээр. Тэгээд Монголд ч гэсэн энэ нөгөө хараагүй хүмүүст ашигын бус зорилгоор ингэж ном хэвлэхэд зохиогч хэрхийг бас авахгүй байх. Зохиогч хэрхийн зөвшөөрөл авахгүй байхаар энэ асуудлыг зохицуулсан Марракешийн гэрээ гэдгийг баталсан. Тэгээ Монгол улс бол энэ онд 7 сард нэгдэж орсон. Гэрээнд нэгдэх бол амархан. Одоо яг энийг бол нөгөө боддоор нь хэрэгжүүлэхэд бас энэ хэвлэл мэдээлэл зохиолч нарт ойлголтын төлөвшүүлэх тий. За тэгээд тэд нар маань за миний номыг хэвлээ гэхэд нөгөө хэвлэх төсөв зардлын улсын гон төсөв бас суулгах асуудлыг цогцоор нь хийхгүй бол бас л нэг цаасан дээр үлдсэн. Эсвэл бас ингэж болох юм тийм ээ. Хувийн хэвлэлийн компаниуд одоо юу гэдгийг нэг жилд одоо тэдэн хувь нь тийм одоо барил ном хэвлэнэ. Тэгэх юм бол татвараас нь тэдэн хувь хөнгөлнө гэдэг тийм хөл зүй орчныг бүрдүүлж өгч бас болох юм байна. Тэгэл
хэлгүй байх болно. Ер нь хийлгээл гарц ер нь их биш үү? Олъё л гэвэл тийм үү? Тэгэхээр тэрийг олохын төлөө явах хэрэгтэй юм байна л да. Тэгээ та хэд маань ер нь хэвлэл мэдээллийнхэнтэй хэр харьцдгийг, тэдний дэмжлэгийг ер нь хэр авдаг вэ? Ер нь бол зүгээр нэг зүйлийг би зүгээр хэлэх гэж байна. Монголын ард түмэн бол яг ингээд нөгөө асуудлыг мэдээд ойлгоод ирвэл дэмждэг. Мэдхээс өмнө бол жоохон нөгөө мдэггүй байхдаа мэдээж хэрэг хаагамжийг хандах ч юм уу тиймэрхүү юм бол анзаарахгүй. Тийм болохоор яг хэвлэл мэдээллийг хандаад бид нар тийм асуудлыг нэрээ сурвалжлаач гэх юм бол ирдэг. Зүгээр нэг жоохон хандлага, буруу хандлага Монголд яваад байна гэж бодоод байгаа. Нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг жоохон хүн талаас нь хэтэрхий мэдээж асуудал байна. Гэтэ дандаа энэ хүмүүс бүр хэтэрхий зовлонтой, хэтэрхий халамж хэрэгтэй гэл айгүй хэцүү талаас нь яриад байдаг. Нөгөө талаас нь бол арай жоохон ажиллаад амьдарч байгаа хүмүүс нэг бол мундаг баатар одоо хүний хийдгүй юм хийцэн юм шиг байдлаар нэг дүүлгэн баг. Тэгэхгүй зүгээр бидний яг энэ хүмүүсийн хэрэгцээ юм байна. Энэ асуудыг ингэж шийдэх хэрэгтэй юм байна. Яг л нөгөө хүмүүсийг мэдлэгжүүлэх тийм талаас нь ингээд нэг гэгэрүүлээд өгөх юм бол асуудал бол гайг болох байх гэж бодож байна. Ер нь хэвлэл мэдээлэх юм арга хэмжээнд маань ирж сурвалжлага авдаг. Гэхдээ зүгээр нэг үгийг хатан өчгөд өсөглөн гэдэг юм уу, жагсаал тэмцэл хийж гэх юм бол их олноороо хийдэг. Бас яг гэгээлэг сайхан арга хэмжээг зохион байгуулахад бас цөөнтэйгээр ирэх хэрэгтэй. Ер нь жоохон хойрог байгаад байна тий. Одоо манай хэвлэлийнхэн тэхгүй яг асуудлыг ойлгоод эхлэхээрээ бас дэмжиж явах байх гэж бодож байна. Хараагуйчуудын үйлдвэр гэж байдаг. Одоо социализмын үеэс л байлаа шүү дээ. Энд ер нь хичнээн хүн ажилтیں۔ Одоо бүр олноор нь авч ажиллах тийм боломж байдгүй. Цалин мөнгө нь хэр байд юм бол? Тийм хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал. За Монголд ганц үйлдвэр байдаг 1964 онд байгуулагдчихсан. За бүр 80-ад оны үед бол бүр 200-аад харааны бэрхшээлтэй иргэн ажиллаж байсан тухайд. Одоо бол тус үйлдвэр нэг 110-аад ажилчдаа. За тэдний нэг 60 орчим хувь нь бол харааны бэрхшээлтэй иргэн байгаа. За тэд нар маань бол Монгол гэр хийдэг, цаасан ууд хийдэг. Тэгээд дээрээс нь бол нөгөө мужааны цэгтэй, оюутлын цэгтэй явдаг л да. Тэгээд бидний сүүлийн үед нэг хийж байгаа ажил гэвэл энэ хараагүй хүмүүсийн ажлын байрыг хангах асуудлыг их анхаарч байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн хийж чаддаг одоо хараад бусаар хамгийн үр бүтээмжтэй хийх ажлын байрнууд юу байх боломжтой вэ гэдгийг судалж Монголд оруулах ажлыг хийж байна. За энэ хүрээнд энэ үйлдвэр маань ажиллаж байгаас гадна хараагүйчүүдийн массаж гэдгийг бол бид нар нэлээд Монголд сургалт явуулах ажлыг хийж байгаа. Саяхан манайх мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төв байгуулсан. Тэрэндээ бол хараагүй хүмүүсийн хөгжим, гар урлал, массаж, дээрээс нь бол компьютер операторчин гэдэг мэргэжлэр бол бэлтгэж байгаа. Тэгээд хүн бэлтгэх нэг өөр хэрэг яг ажлын байртаа болох юм бас доктортой дэмжлэг хэрэгтэй байгаа л да. Энэ дээрээс тэгэл яриад явж байна. Одоогоор бол ажлын байр ер нь хэр олдомтгой байх вэ? Эсвэл их бага уу? Яг төрийн байгууллага одоо яг төрийн ч гэдэг юм уу том пүүс компанид ажиллаж байгаа хараагүй бол байхгүй шүү дээ баг. Зүгээр нэг сэргэнс хэмлэгт ажиллаж байгаа нэг баримтсалж байна. За манай нөгөө Америк элчин нөгөө уян гэдэг нэг хараагүй охин те ажиллаж байгаа. За тэрнээс бусдаар бол тэгж ажиллаж байгаа юм байхгүй. Нүүлдэртэй ажиллаж байна, хуваарийн массажийн төвд байгууллагад ажиллаж байна. За хараагүй хүүхдийн сургуульд нэг харааны бэрхшээлтэй багш байгаа. За тэгээ манай холбоонд нэг баг 20-30 харааны бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа. Тэрнээс нөгөө хөдөлмөрийн хуулийн дээр чинь 25 буюу түүнээс дээш ажиллах хэрэгтэй бол 4% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллана гэдэг. Хараагүй иргэн бол яг тэрэн хамрагдаад ажлын байртаа болж байгаа юм бол төрийн байгууллагын хувьд бол байхгүй юу. Гэтэ энэ нь бол бид нар тэр бусдаас үр бүтээмжийн хувьд доор үг биш шүү дээ. Зүгээр л зүгээр биднийг ойлгож авахгүй нь л гэсэн үг байхгүй юу? Тийм л юм байна л да. Ер нь одоо цалин гэхэд хэдийг ах вэ? Одоо тэр хараагуйчуудын үйлдвэрт ажиллаад хэдэн төгрөгийн цалин ах вэ? За тэнцээ бол хөдөлмөрөөс доод хэмжээ 120 мянган төгрөг. Яг харааны бэрхшээлтэй хүмүүс нь л авч байгаа. Тэгээд ажил ихтэй болоод нэг нормоор зарим ажлыг хий тэ төлөвлөгөөтэй ажиллах юм бол бас хийснэнтэйгээ дүцэлэг баг нэмэгдэл авч байгаа багцрын. Энэ үйлдвэр улсын юм уу хувийн юм уу? Төрийн эмчид улсын үйлдвэрийн газар гэж явуулдаг юм байна. Тодорхой гэхдээ нэг урсгал зардал, цахилгааны зардлын төрөөс дэмждэг. Тэрнээс биш нөгөө борлуулалтынхаа орлогоос ажилтнаа цалин зардаг. Тэгэхээр ер нь хараагүй хүмүүс маань амьдралын одоо боломж ер нь хэр байх вэ? Одоо дундаж төвшөнд байна уу? Эсвэл бүр ядуу байна уу?
За яг хөө энэ тал дээр бол яг нэгдсэн тоо судалгаа байхгүй. Ер нь зөвхөн гараагүй иргэдэд чиглэж үйл ажиллагаа явуулдгийн хувьд одоо гişүүд манайд 9000 гаруй гişүүд хэлтэй. Тэгээд тэдний амьдралын нөхцөл байдлыг эдгээр ингээд судалгаа аваад үзэхөр ер нь ихэнх хэсэг нь бол одоо нэг эмзэг бүлэг буюу нэг одоо ядуу хэсэг гэдэг хамрагдчих штеп. Бодоод үзэл тэ энд ажиллаж байгаа хүмүүс маань массажаар нэг одоо 170-80 харааны бэрхшээлд иргэ ажиллаж байна. Тэд нар маань дунджаас нэг 500 мянган төгрөгийн цалин авч байна. За бусад энэ үйлдвэрт ажиллаж байгаа 102 мянга. За гадуур ажил хийхгүй байгаа нь ерөөсөө нөгөө группийнхаа мөнгө буюу халамжийн зүтгэрээр л амьдэрч штеп. Тэгээ гэрт нэг харааны бэрхшээлтэй хүн байна гэдэг маань тухайн гэр бүлийг бас яг ядраас руу хөтлж идэл та нөгөө хүнийхээ эрүүл мэндийн асуудал яг гадуур дотор ороход нь бас асар хамгаалах харж дэмжих гээл те. Тэгээ заавал нэг хүн гэртээ байж харж аргалзах хэрэгтэй болдог энтергээ явчихаар бүрэн хүчин чадлаараа тэр гэр бүл болол ажиллах хэцүү байдаг. Тийм болохоор тэгээд ерөнхийдөө бол амьдрал хэцүү. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл өөртөө хэсэг бас бий юу те? Тиймэрхүү асуудал байдаг. Сая бид нар нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо нөгөө нүүбийн хороолдоо тэр нөгөө конвенц хэрэгжилтийн тайланг одоо Монгол улсын тайланг авч хэлсэн. Тэгт нь бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд биднээс сүдэр илтгэл бичсэн л дээ. Тэгэхээр тэр урандаа бид нар бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийллийн мөржлөг дарамтанд хэрхэн өртөж байгаа асуудлаар судалгаа хийсэн. Ийм асуудал хүн л бас байна. Тэгээд бүр дээрээс нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо нэг янз бүрийн байдлаар хүчирхийлэх тийм ээ. Тэгээд тэр чинь бол дарамтлах тийм ээ асуудал байна. Гэхдээ гол нь ийм асуудал тавихад хаана хийнд очих юм. Одоо нөгөө хамгаалах байранд очдог тий. Одоо хүчирхийлээс үндэсний төвд очиход ч гэсэн яг тийм нөгөө сонсголын бэрхшээлтэй хараагүй хүмүүсийг аваад байрлуулж газар байхгүй ч гэдэг юм уу. Тэр хүмүүстэйгээ яаж харьцахгүй ч гэдэг юм уу тий. Тэр төлөвийн орчинч бас бүрдээгөл байгаа байхгүй юу? Тийм байна. Тусдаа байранд очихгүй тэр хүн ч одоо гэрээсээ яаж гарах юм хамгийн наацхан асуудал. Хинд хандхааж өөрсдийн хүмүүс мэдгүй байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр байхын хувьд бол байгаа. Тэгтээ шийдэх гарц нь бол бас байхгүй л байгаа. Тэгээ бид нар нөөбийн орноос Монгол улсад зөвлөмж өгсөн л доо. Тэр зөвлөмжийн нэг нь бол бас энэ хүмүүсийг иймэрхүү хүчирхийлэл мөржлөг дарамтанд өртгөөс хамгаалсан арга хэмжээ аваа. Одоо энэ хамгаалах байр, тийм бусад үйл ажиллагаа бүртэмжтэй болгоо гэсэн зөвлөмж өгчихсөн байгаа. Ер нь л ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа юм чинь бүх зүйлийг цогцоор нь хөндөх ёстой. Тэгэхээр одоо муугаар бодоход байна шүү дээ. Хорих газруудад хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо авдаг тусгай тийм өрөө одоо тийм байна уу? Яг тасалж чинь бас бид нар хүндсэн. Одоо ингээд хэдэд дарааны бэрхшээлтэй хэдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоригдож байгаа л доо. Гэтэл нөгөө тэнд байгаа хүмүүс маань шилжих юм бол нөгөө ном унших үйлчлээ авдаг. Тэгтэл хараагүй нь авч чадчихэв нү. Тэнд байгаа сонсголын бэрхшээлтэй хүмүүстэйгээ харьцаж чадчихэв нү. Тэнд байгаа тэрэгцэртэй хүн одоо 0 руу орж чадчихэв нү. Одоо тэр хуйгууд нь жишээ нь тэр харж хамгаалж байгаа хүмүүс нь тийм дохионы хилтэй юу тийм ээ? Тийм хүмүүсийг одоо тийм хүмүүст үйлчлэх бэлэн үү гэж сэтгэл зүйн асуудлаас хүртэл хийх ёстой шүү дээ. Тэгэхэд харамсалтай нь яг тийм газар бол бүрдээгүй байна да Монголд. Их юм хийх хэрэгтэй байгаа юм да. Маш их юм хийх хэрэгтэй. Гэхдээ бидний зүгээс нэг юм асуудлыг бүр хэлж уриалмаар байгаа юм. Олон асуудал бидний өмнө байна. Олон асуудлыг хиймээр байна. Гэхдээ ингээд тоожод ахаар нөх хүмүүс хаширна л та. Энд чинь маш их мөнгө төгрөг орох юм байна ч гэдэг юм уу тийм ээ. За энд чинь одоо эдийн засгийн хүндрэлтэй үед бол за нэг мөнгөтэй сайхан болохоор эхлэе даа ч гэдэг юм уу. Тэгэхээр бидний зүгээс юу гэдэг юм бэ гэхлээр ямар асуудлыг төвшүүлэх гэхээр та нар юм хийж байна бидний төлөө. Нэгдүгээр тэр чинь бодиттой болж чадахгүй байна. Хоёрдугаар зүгээр л нөгөө хийж байгаа асуудлынхаа дунд энэ маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яаж хүртэх вүлээ? Жохон ийм засалт хийчих юм ийм нэмээд хийчих юм бол энэ хүмүүс маань болчих юм байна ч гэдэг юм ингээд их мөнгө зарахгүйгээр бага төсвийн хүрээнд хийчих боломжтой асуудлуудыг манайхан олж харахгүй хийгээд байгаа. Тийм учраас бид нар юу гэж байгаа гэхээр альва бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ төлөвлөлтөө биднийг оролцоолаач. Бидний саналыг сонсооч. Тэгээд ингээд хийчих юм бол хийсэн ойноо бид нарт хэрэглэхэд амар та нарт дараа нь засъя барай гэсэн асуудал тийм ээ гарахгүй юм а гэж үзэж байгаа учраас аль ч төвшөнд бидний оролцоог нэмэгдүүлээч гэдэг асуудлыг бид нар одоо маш өргөн хүрээнд бол тавьж байгаа л да. Тийм ч учраас түрүүний ярилцсан нөгөө босрлын яам дээр нийслэлийн засгийн даргын дээргээд хөдөлгөөний яам дээр гэж зөв байгуулалт яваад байгаа юм тий. Улсын хурлын даргын дэмжлэгтэйгээр нэг хараагүй иргэдээ 90 айлын орон сууц батлагдаж тэр баригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хаана баригдаж байгаа барилга юм бэ?
За энэ манай хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр гэдэг нөгөө хаан улс дүүрэг 19 дахь хороолт барилдаг. За яг тэр үйлдвэрийн дэргэд бол баригдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 90-ад оноос өмнө нөгөө социалист системийн үед шүү дээ. Тэр үед чинь бас энэ хүмүүсийн төлөө юм хийдэг байсан. Үйлдвэрийг барьж өгч исэн, үйлдвэрийн ажилтныг зориулаад орон сууцыг барьж өгч исэн, ажилчдын хүүхдүүдэд зориулаад цэцэрлэгийг барьж өгч исэн. Энэ бүх асуудал бол 90-ад оноос хойш зогссон. Тэгээд тийм үйлдвэрт ажилладаг хүмүүс бол одоо хотын өнцөг булан бүрээс ирдэг. Тийм учраас энэ хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор энэ асуудал 90 айлын орон сууцыг баригдах асуудал бол шийдэгдэж одоо энэ баригдах гад эхний хэсэг нь бол эхлээд явж байгаа. За тэгээд энэ нь бол ерөнхийдөө бол сүүлийн үед хийж байгаа нэлээд томоохон дэмжлэг гэж бид нар ойлгож байгаа. Тэгээд энэтэй яг уялдуулаад хэлэхэд яг өнөөдрийн барьж байгаа бодлого дэмжлэгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд банкнд зээлээ тийм ээ зээл авах боломж бол байхгүй л дээ. Тийм учраас улс орнууд энийг тусгаалan бодлогоор дэмждэг. Өөрөөр хэлэх юм бол маш урт бас боломжийн амьдралтай хөгжлийн бэрхшээл иргэд байгаа шүү дээ. Тэдний хувьд бол маш урт хугацаатай богино баг хүнтэй зээл олгох эсвэл төрөөсийн орон сууц буюу зүгээр урсгал зардлаа төлөөд амьдарч идэг тийм эсвэл халамжийн орон сууц гэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн амьд ахуй цагтаа арай гудамжинд гарахгүй тэнд амьдарч агаад тэгээд өөд болохоор нь дахиад дараагийн үн тэр байранд нь амьдардаг ч юм уу тийм. Тэгэд маш олон хэлбэрээр энэ асуудлыг бол бус тус орнд зохицуулсан байдаг. Манайд бол энэ байхгүй байгаа л та. Тэгдээ ингээд нөгөө байхгүй гэж хариад ахаар их хэцүү сонсогдож байна. Гэтэ одоо бас энэ нийслэл лидерээс бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцчлуулахдаа нөгөө буян тухай Ахмадын орон сууцын төлбөртэй бас 5% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах энэ гэсэн нааштай ажлууд бол хийгдэж байгаа. Гэтэ энэ маань яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндээ хүрч ийн үгүй юу гэдэг маань бүрхэг хэвээр байгаа л та. Тийм бас тийм нэг тал бий тий. Ер нь ингээд та ингээд одоо ярихаар жишээ нь одоо тийм ч юм байхгүй гэхээр хүмүүст хэцүү байх вэ те хүмүүс юм хийхээс няцхгүй гэж болгоомжлоод байх шиг байна. Миний хувьд бол харин энийг ингээд сонсоод ярих тусмаа одоо та хэдийг энэ хүмүүсийг дэмжиж нэр юм асуудал байд юм байдаг. Бид нар одоо нийгмийн хөтөлбөрийн яамны сайтаа уулзахдаа ч юм уу те энэ асуудлыг бас ярьж өгж болохоор ийм сэтгэл төрж байна. Тэгэхээр нийгмийн дэмжлэгийг авах нь гол л доо. Тэгжээж ажлаа явуулах хэрэгтэй. Харин таны түрүүний ярианаас бол хамгийн таалагдсан нь болохоор бид нар өөрсдөө оролцож идэвхтэй хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Тэгжээж асуудлуудаа шийдэх юм байна гэдг нь бол таалагдж байна. Үзэгчд маань ч гэсэн дэмжиж байгаа байх гэж би бас бодож байна. Тэгэхээр та түрүү Америкт сурж ирсэн гэлээ. Америкт бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэн энэ асуудлуудыг хэрхэн шийдсэн байдгаар та манай үзэгчдэд сонирхуулж ярьж өгч. За ер нь тийм яриа байдаг л да. Америкт очихороо хөгжлийн одоо хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд мартдаг. Яг л орчин нь сануулдаг байхгүй юу? Монголд бол за гарын намайг хэн дагуулах. За энийг уншаад өг те. Баян би бусдаас Америкт очих юм бол гудамжаар явхад ерөөсөө асуудал ахгүй. Ном хэвлэл унших гэсэн ч бүх юм бэлэн байж ин те. Сургуульд сурахад тэр одоо би өөр жишээ авъя л да. Би ингээд Америкт Нотр-Дамын нөгөө Америкийн нэгдсэн улсаас зарладаг Fulbright хөтөлбөрийн хүрээнд би 13-аас 14 оны хүрээнд олон улсын хүний эрх гэдэг сэдвээр мастерын зэрэг хамгаалаад ирсэн л те. Тэгээд ингээд тэнд очиод сурахад нэг жишээ хэлэхэд тэр сургуулиас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцах хэлтээс байдаг. Намайг очиход шууд хүлээж авч уулзаад намайг үнэлж байгаа юм. За та ганцаараа явдггүй, компьютер ашигладгүй. За танд ингээд бариалаа уншдаггүй те. За ингээд багшийн заасан хичээлийг та ямар хэлбэрээр авмаар юм? Эдгэргээ бүгдийг асуугаад за шалгалт өгөхөд танд илүү цаг хэрэгтэй юу? Шалгалтын одоо материалыг ингээд ямар хэлбэрээр авмаар байна гэдгийг. Тэгээ бүх зүйлийг үнэлээд за танд ийм орчин, ийм дэмжлэг хэрэгтэй мэн гэдгийг эхнээс нь тодорхойлчихж байгаа. За тэгээд тодорхойлоод нөгөө багш нарт маань мэдээлэл өгсөн. Тэгэхээр миний бүх би бол намайг худалдаж авав. Бусад хүүхдүүдийн адил худалдаж авсан баримтаа нөгөө хилцтэй өгөхөөр хилцэс хэвлэлийн компани руу явуулчихж байгаа. За тэгээд нөгөө баримтын маань нөгөө хэвлэлийн компани аваад электрон хэлбэрээрээ компьютераар нөгөө дижитал хэлбэрээрээ шууд над руу явуулчихж байгаа. Тэгэхээр надад юусаа асуудал аахгүй. Тэгээ бүх ном сурагчид тэгээ хангацсан. Багш нар хичээлийн донд ямар нэгэн тараах материал тараадаг ч юм уу слайдн дээр ажилладаг те. Тэрийг надад урд өдөр нь явуулчихдаг. Надад шалгалт авахд 50% илүү урт цаг өгдөг. Тэр ихтэл надад миний хичээлийг бичиж өгдөг. Note taker гэж байсан. Анх би ингээд нөгөө гаргаж өгсөн айгу санаа зовж байсан байхгүй юу? Зүгээрээ би ангийнхаа хин нэгнээс нэгээ битсэн гэхэд авчих гэсэн чинь эн чинь нөгөө хүний эрхийн асуудал. Бид нар хүмүүсийг хариуцлага өгч байна. Энэ хүмүүст ингээд нөгөө хөдөлмөр тэнд нөгөө $7 бодоод цагийг манай нэг оюутныг сонгоод миний нөгөө бичээч гэдгээр төвлөж байгаа байхгүй юу? Тэгээ хичээл дуусны дараа нөгөө бичсэн хичээлийг надад өгнө.
Тэгэхээр надад нөгөө шаардах хэрэг үүсэж байгаа. Тэр хүнд үүрэг үүсэж байгаа бас нэг хичээлээ бичиж над руу явах. Тэгэхгүй Монголд бол нөгөө сайхан сэтгэлээр явдаг шүү дээ. За чи бичээд өгч гээл байхгүйгүй би юу ч хэлж чадахгүй болчдаг. Тэгээ надад тийм юм хүртэл тохируулжсэн. Эхлээд эвгүй юм шиг мөртлөө дараа нь яг миний бие даасан байдлыг хангахад те нөгөө сурах үйл ажиллагаагаа хинээс ч хамааралгүйгээр явуулахад тэр орчин үнэхээр бүрдүүлж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ингээд явж байгаа багш нарын харьцаа эднэр бол үнэхээр нөгөө яг л бусад оюутнаас юу шаарддаггүй тэргээ шаардна бүх өгөх юмнуудаа бүгдийг нөгөн тэгээ явахаар над ч хүртэл айгүй амар энэ донд би одоо тэрийг хийгээгүй гэж санаа зовж юм байхгүй ялгараад байх хэрэггүй. Тэгээ би Америкт байхдаа тэнцгийн хуулийн юуг нь үзчихсэн. Тэнд ADA гэдэг нэг хуулийн бэрхшээлтэй Америкчуудын одоо эрхийн хууль гэж байгаа. Тэгэхээр хууль бол яг энэ ялгуурлан гадархыг устгахад бол хориглох маш үндсэн зал хууль авч өгч ирсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр хуулинд энэ хөгжлийн бэрхшээлтэй эргээд бусдын адил нийгмийн харилцаанд оролцох ёстой гэдгийг зааж өгөөд төр зэсэг ямар үүрэг хүлээх нь бүгдийг заагаад өгсөн. Нөгөө гадаа нөгөө дэд бүтэц, спүүс компани, мэдээлэл технологи те. Тэгээд энэ үүргээ биелүүлэх бол маш өндөр торгуултай. Энэ үүргээ биелүүлэх бол нөгөө ялгуурлан гадарх гэдэг асуудлыг маш өндөр түвшинд тавиад тэр барилга байнгын хэмжээг бол хүлээж авахгүй байх, нураах те, засах тэр нөгөө тээврийн хэрэгслийг бол зогсоох энэ төргээд хэдэн оноос мөрдөгдөж ирсэн хууль. Энэ хууль бол 90 онд мөрдөгдөж ирсэн. Энэ жил 25 жилийн аваа хийсэн. Тэгээд хууль гарах бол нэг хэсэг хэрэг юм билээ. Хариуцлагын тогтолцоо нь өндөр. Нөгөө хуулиа мөрдүүлэх тийм ээ хариуцлагын тогтолцоо нь өндөр. Түүнээс гадна хуулийг хэрэгжилтийн хүртэх одоо жишээлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг мэдлэгжүүлэх асуудал цог явж байдаг. Өөрөөр хэлэх юм бол ийм хууль байна. Чиний эрхийг ингэж хамгаалж юм гэдгийг мэдээгүй хүн бол хуулийг ашиглахгүй шүү дээ. Тэгэхээр тэд нар бол жил болгон Америкийн засгийн газраас маш их хэмжээний мөнгө гаргаж хуулиа яг тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сурталчилдаг юм билээ. Чиний эрх чинь ингэж хамгаалагдана, ингэж зөрчил тохиолдолтой ингэж хандаж эрхээ хамгаалуулах хэрэгтэй гэж. Тэгэж нөгөө эрхээ мэддэг, хуулиа мэддэг хүмүүс чинь аюул идэвхтэйгээр нөгөө шүүхэд ханддаг. Тэгжээч хууль чи яг нөгөө хэрэгждэг. Тэгэхгүй нөгөө үйлчлэгийг нь үр дүнгийн хүртэх хүмүүс асуудал мэдэхгүй болохоор асуудал шүүхэд гаргах тавьдаг юм байна л да. Тэгээ тэмцээ бол хүний дэмждэг газар бол үнэхээр мөнгөл гэдэг юм билээ. Одоо ингээд Америкт өглөө ингээд одоо оюутныхаа байрнаас буудлаасаа ч юм уу гараад яваад метрогоор зорчоод автобус санаа зовход ямар ч асуудал байхгүй. Ер нь бол тэнд чинь асуудал байхгүй шүү дээ. Одоо тэнд чинь нөгөө тагтайл зам нь байна, хөтөч нохооны сургалт нь байна. Тэр хөтөч нохоогоо өнд төлбөргөө сургаад олгоод өгч чинь. За тэгээ нөгөө тээврийн хэрэгсэл нөгөө бүх юмаа зарлаа, дууд гэрлэн дохой. Гэхдээ ер нь ингээд ганцаараа ингээд зорчоод явхад тэнд чинь хүндрэл бэрхшээл байхгүй юм чинь. Яах айц гэдэг юм уу те санаа зовхон бол яг л нөгөө сурах юмдаа л анхаарлаа чиглүүлэл явчихж байгаа юм л да. Монголд бол тэгэл хараг хүмүүсийн хувьд бол таншааны нөхөн дунан гэмтэн машин хэрэг мөргөн тэ шүргэн гэл маш их эрсдэлх шүү дээ юм бол. Тэг ер нь хараатай хүмүүс л ч эрсдэлтэй орчин юм чи мэдээж хэцүү байгаа л да. Хараагүй хүмүүсийн одоо спортоор хичээлэхэд хэр одоо манад боломжтой байт юм бол жишээ нь би хараагүй хүнийг одоо бассейн сэлэх тэрийг зааж өгөх тэр боломж байдаг болов уу? Фитнесээр хичээлж болдог болов уу? За яг бол хараагүй хүмүүс бол мэдээж хэрэг спортоор хичээлнэ. Яг хараагүй хүмүүс зориулсан тусгаалсан бас спортод байдаг л яг чадварт нийцсэн. Жишээлбэл одоо хонготой дуу гаргадаг тийм бөмбөг, хонготой бөмбөг, жудоч гэдэг юм уу, эсвэл нөгөө гүйлт марафоноор хичээлдэг. Тэгт нөгөө хөтөж бас тийм хүнтэй гүдэгч гэдэг юм уу те. Тэгээд шатар дам гэтэл одоо хараагүй зориулсан шатар дам гэж байж байгаа. Монгол харамсалтай тийм өргөн хүрээнд бол энэ спорт бол хөгжөөгөө. Гэхдээ сүүлийн үед бол бас хараагүй хүмүүсийг хамарж байгаа. Яг бусад одоо ингээл спортын одоо юу гэдэг фитнес дээр очиод ингээл бие даагаал ороод яах юм бол хэцүү шттэ. Яг л миний хажууд нэг хүн байж хөдөлж явж зааж сургаж ингэхгүй юм бол яг дурын фитнес гэдэг юм бассейнд ороод сурах боломж бол өндөр. Багш нар нь бэлтгэгдээгүй байхгүй. Бэлтгэдэггүй. Энэ хүмүүс яаж заах юм, ямар технологиор тэрнгээр заах юм гэдэг чинь бас тусгай босруулсан. 116 дугаар сургуулийн багш нарыг болохоор яаж бэлддэг юм бэ? Урд нь бол энэ хүмүүсийг нөгөө согцооч гэдэг мэрэгчлэр гадагшаа явж сургадаг гэсэн. Сүүлийн үед бол энэ боловсролын яамнаас энэ тогтолцоо алдагдсан. Зүгээр одоо энэ багшийн боловсролын их сургуульд багш бэлтгэж байгаа хүмүүст бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хацхтлаар 1 жил орж байгаа гэсэн. Гэтэ үүнийг бол хангалтгүй гэж үзэж байгаа. Яг хараагуунтай яаж харьцах гэдэг нь бол өөрөө баг 3-4 жилийн ажил. Сургуультай хийж идэг л да. Тэгэхээр энэ 100 цагийн багш нар бол зүгээр л энэ боловсролын их сургууль төгссөн
багш нар байж байгаа. Тэгээд нөгөө өстө практик дадлага дээр л өөрсдөө нөгөө сэтгэлээрээ л явж байгаа үсүүд байна тий. Тэгээд Тэгэхээр одоо бид нарт бас спортын одоо бүжиг гэл байна шүү дээ. Тэгэхээр энд л бас хараагүй хүмүүс зориулсан бүжиг багш хэрэгтэй л болно сте хөгжим дуу за дуун жаа хөгжмөөс болол тийм ээ. Юу н ингэж ярьдаг. Яг энэ нөгөө заа гарга багш нар ярьж байгаа хүмүүс энэ хөгжлийн хичээлийн нэг сэдвэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар заа гаргаар энэ хүмүүстэй харьцах вэ? Энэ хүмүүс маань өөрөө ямар онцлогтой хүмүүс вэ гэдгийг заагаа өвчдөг л да. Тийм байгаа болохоор цаашдаа хүндрэл гардаг. Монголд нэг бодлого алдагдсан юм гэхэлэр ерөөсөө энэ хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажиллах хүмүүсийг боловсон хүчний бэлтгэх асуудал ерөөсөө зогсон байдалд орсон. Бие дан амьдрах гэж ярьж, нөхөн сэргээлт гэж ярьж, хамран сурах гэж ярьж, тийм ээ, энэ спорт гэж ярьж, энэ дэр чинь бүгдэнд нь яг энэ тусгай боловсон хүчийг хэрэгтэй байдаг. Монголд бол яг энэ чиглэлээр бэлтгэж байгаа юм бол байхгүй гадагшаач гэсэн явж бэлтгэж байгаа асуудал байхгүй орогдчиход байгаа юм. Тэр хөнгөө бол энэ асуудлыг хийх чадахгүй шүү дээ, тийм ээ. Танай холбоо одоо хамгийн сайн хамтран ажилладаг ямар байгууллага вэ? Гэхдээ гадны байгууллагуудаас. Манай бол ер нь олон улсын хараагүйчүүдийн байгууллагатайгаа бусад бас хөгжлийн бэрхшээлт төрийн байгууллагатай хамтран ажилладаг. Японтой, Дайн улстай, одоо Малайз, Тайланд, Солонгос энтергээд олон орнуудыг бол бид нар нэрлэж болно. Тэгэхээр бид нар тэр улсуудад энэ хүмүүсийн асуудлыг яаж шийддэг вэ гэдэг дээр байнга мэдээлэл авч идэг. Тэр хүмүүсээсээ бас шаардлагатай бол дэмжлэг авч идэг, хамтарч төслийг бол хэрэгжүүлээд явж идэг. Тэгээд эдгээр маань ч гэсэн нөгөө асуудал нэг болохоор бас энэ тал дээр бид нарыг маш дэмждэг л дээ. Жишээ нь Японд бол одоо энэ асуудлаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ одоо харж хандах тэднийг ялгуурлан гадуурхахгүй байх талын бүх асуудлыг шийдсэн байдаг баг та. Японд хэдэд одоо очиж үзчихсэн л да. Үнэхээр одоо нэг хүнийг дээдэлдэг гэдэг юм уу те. Тийм нэгэн бол бүх асуудлыг зохицоор нь шийдсэн байдаг юм билэ. Тэнд очиход бол ямар нэгэн бэрхшээл бас л хараагүй гэдгээ мартуулдаг газар л да. Тэгээ зүгээр Японд бид нар сүүлийн үед хамтарч хийж байгаа нэг ажил юм бол нөгөө одоо нөгөө бид нар Монголд хараагүй хүмүүсийг массажын чиглэлээр бэлтгэдэг. Тэгвэл энийгээ бид нар яг Японы школоор Японд хараагүй хүмүүсийг яаж нөгөө зүү төөнөр барилдлын чиглэлээр сургадаг тэр тогтолцоог Монголд оруулж ирж байгаа. Японд ч юм бол хүмүүсийг бэлтжээд бас төр згаас нь яг тэр чиглэлээр нь эмнэлэгт ажиллахад нь, бүс компанид ажиллахад нь, хуваараа массажын төв байгууллагад ажилтан дэмждэг. Яг тэр дэмждэг тогтолцоог Монголд оруулж ирэх гэдэг ажиллаж байгаа. Ерөнхийдөө хүмүүсийг бэлтгэх тал дээр бол нэлээд явж байгаа. Одоо бидний өмнө тулгамдаад байгаа асуудал гэх юм бол манай массажаар сурсан хүмүүсийг эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад ажиллахад нь холбогдох зөвшөөрлийг өгөөч. Энэ хүмүүсийн ажлаа хинээс жилүү хийж байна. Хинээс жилүү мундаг хийж байна. Тэгэх юм бол дандаа хуваараа массажын төв байгуулна гэхээс илүү доктортойгоор эмнэлэгт ажиллая л да. Тэр сурвалжчийн ажиллая л да тий. Та нар зөвшөөрлийг өг гэдэг асуулыг бид нар эрүүл мэндийн яамд тавьж байгаа. Тэгээ эрүүл мэндийн хуулиндаа энэ талыг оруулж өгнө гэсэн байдалтай байгаа. Яг одоогор бол шийдэгдээгүй байгаа л да. Тийм байгаа болохоор бид нар Японоос бас энэ талын туршлагыг бас Монголд оруулж ирэх тал дээр л зүйлээд нэг ярьж тавьж байгаа. Дээд боловсролтой хараагүй хүмүүсийг одоо төрийн байгууллагад авахгүй яг өөрсдөө жишээ нь оролдож үзсэн үү эсвэл үнэхээр авахгүй байгаа юм уу? Ер нь бол нэгдүгээр тал бол яг Хуами хөгжлийн хамгааллын яам дээр бол нэг удаа тийм орондоо гараад авах тухай яригдчихсэн. Тухайд бол тухайн хүн нь өөр ажилдаа байсан учраас тэр ажил дээр орж чаддаг. Нөгөө Хуами хөгжлийн хамгааллын яам дээр чинь нөгөө хөгжлийн бэрхшээл дэргэдийг хилтэц гэж байгуулагдсан. Тэр хилтэцтэй л яг хараагүй байх боломжтой гэж яригдчихсэн. Тэрнээс бусад төрийн бас байгууллага шүү дээ. Боловсруулагчдын хөдөлмөрч гэдэг юм уу. Яг тэрэн дээр чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал харьцаа орон тонууд байгаа. Тэрэн дээр бол яг хараагүй иргэдийг авах гэдэг юм уу. Тийм тал дээр ер нь бол аль тал нь одоо юу гэдэг хараагүй иргэн очиод би оръё ч гэж яг тавьж байгаагүй. Миний мэдгээр бол тий. Тэд нар ч гэсэн бидний юм орон тайн танахаас авъя гэж бас тавьж байгаагүй юм байна л да. За баярлалаа. Тэрийг ярилцлагын цаг дуусч байна. Яриа маань өндөрлөж байна. Тэгээд та одоо үзэгчтэй хандаад яг эсвэл одоо эрх баригчнарт хандаад ч юм уу те өөрийнхөө санал бодол хэлэх үгүй бол таны өмнө микрофон нэлттэй байна. За тэгэхээр би тэр хэлсэн агуулгаага бид нар хөгжлийн бэрхшээлтэй нэрхийн тухай хуулийг боловсруулсан одоо их хурал дээр хэлцэгдэнэ. Тэгэхээр энэ дээр бол маш шинжлэх залтууд орсон. Үнэхээр энэ хуулийг батлаад өгөх юм бол батлсныхаа дараа үнэхээр хэрэгжилтийг хангаад өгөх юм бол энэ Монгол орнд чинь байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний ард байгаа гэр бүлийн
хүмүүст бол том дэмжлэг болно. Улмаар цаашаа улс орных онч ч гэсэн одоо нөгөө дан ганц халамжлуулагч биш тийм ээ баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй олон иргэнтэй болоход бол үнэхээр суурин болж байгаа. Тэгээд нэг зүйлийг хэлэх гэсэн. Хууль боловсруулж бид нар нэг ингээд боловсруулдаг, саналаа тусгадаг. Засгийн газраар дамжин, засгийн газар дээр сойж явах бас нэлээд зүйлүүдийг асууж исэн бас ойлгохгүй байсан. Одоо их хурал дээр очихоор нөгөө хүмүүс ярьдаг штэ. Хууль маань анхныхаа байдлаас өөрчлөлтөд танигдахгүй болоо гараад ирдэг гэх тээ. Тэгэхээр их хурлын гишүүдээ бидний энэ хуулийг битгий тэгж өөрчлөөрөө. Яг энэ хийсэн асуудал маань бид нар хөгжлийн бэрхшээлт иргэдэг бол бид нар юу хэрэгтэй вэ гэдэг асуудлаа бид нар өөрсдөө мэднэ. Өөрсдийнхөө асуудал дээр бид нар өөрсдөө маш сайн боловсруулсан дээр тийм болохоор тэрийг хэрэг өөрчлөлт аваад биднийг сайн асуугаараа битгий яаран сандран өөрчлөлт хуулийн маань үнэхээр битгий хөгжлийн бэрхшээл тагтдаг болгочоорой гэж хүсэх байна л да. Тэгээд хоёрдугаарт нь юм бидний төлөө хийх гэж байгаа бидний оролцоог энэ улс орон дээр гарч байгаа те. Тэгэхээр аймаг орон нутгууд ч гэсэн дэргэдээ хөгжлийн бэрхшээлт иргэдийн зөвлөлийг байгуулад хийж байгаа үйл ажиллагаа болгондоо бидний саналыг асууж бидний бодлыг тусгаж байгаараа. Тэгэх юм бол та нарын хийсэн ажил хүндээ хүрнэ гэж хэлж уриалгах байна. За баярлалаа. За тэгэхээр улсын хурлын эрхэм гишүүд маань ер нь аймаг орон нутгийн удирдлагууд маань энэ асуудал дээр анхааралтай хандаж дэмжиж ажиллана гэдэгт маш их итгэж байна. Тэгээд цаг зав гарган ирж ярилцсан. Танд баярлалаа. Таны ажил хүсье. За та бүгд ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эргэн уулзцаая. Баярлалаа. Монголд худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар ихтэл